Өнгөрсөн 7 дугаар сард Японы экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 23.2%-аар өсөж, 11 дахь сарда дараалан нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарлаа. За энэхүү өсөлтөд хоёр гол хүчин зүйл нөлөөсөн байна. За нэгдүгээрт дэлхийд даяар хиймэл оюун ухааны хөгжил эрчимжиж, түүнд ашигладаг хагас дамжуулагч чипний эрэлт өссөн явдал байна. За хоёрдугаарт Япон үндэсний мөнгөнд тэмдэгт болох йений ханш Америк долларын эсрэг маш сул байгаа нь гол түлхэц болжээ. За учир нь аливаа улсын мөнгөнд тэмдэгтийн ханш унах үед тухайн улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гадаад худалдан авалтад илүү хямд тусдаг тул экспорт дагаад өсдөг эдийн засгийн зөв тогтолттой байдаг юм а. За иймд Америкийн нэгдсэн улс олон хятад руу гаргах экспорт нь 20 гаруй хувиар тус өссөн байна. Гэвч нөгөө талаас йений ханш сул байгаа нь Японы эдийн засагт саар нөлөө дагуулж байна. Ялангуяа эрчим хүчнийхээ бараг 100% гадаадаас худалдан авдаг тус улсын хувьд дэлхийн зах зээлд ирэх газрын досны үнийн өсөлт хүнд тусаж байна. Үүний улмаас Японы импортын зардал 27.8%-аар өсөж 2 сар дараалал нь түүхэн дээд амжилт тогтоожээ. Хэдийгээр экспорт өссөн ч өндөр үнэтэй эрчим хүч худалдан авснаас үүдэн Япон улс 7 дугаар сард 634 тэрбум йений гадаад худалдааны алдагдал хүлээсэн байна. Мөн ойрхон орондын мөргөлдөөнөөс үүдэлтэй нийлүүлэлтийн дасалтлаас сэргийлж Америкийн нэгдсэн улсаас авах газрын досны хэмжээгээ эрс нэмэгдүүлж эхэлжээ. Гаднаас орж ирэх бараа шатхууны үн өсөх нь улс орны дотоод дахь инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг шууд хөөрөгддөг. Японд яг энэ үзэгдэл болж үйлдвэрлэгчдийн бараагаа гаргах өртөг өнгөрсөн сар 7.2%-аар өсжээ. Сүүлийн 40 жилийн доод түвшинд хүрээд буй мөнгөнд тэмдэгтийнхээ үн цэнийг аварч инфляцийг тогтоон барихын тулд Японы төв банк зайлшгүй арга хэмжээ авахаас өөр гарцгүй болсон. Япон улс энэ 10 жилийн турш эдийн засгаа дэмжихийн тулд баримталж ирсэн тэг буюу маш бага хүүгийн бодлогоос татгалзаж ирэх 9-р сард бодлогын хүүгээ өсгөхөөс өөр сонголтгүй болоод байна. Олон 10 жилийн турш Японд хадгаламжийн хүү бага байсан учраас Японы хөрөнгө оруулагчид илүү өндөр ашиг олохын тулд Америкийн нэгдсэн улс Европын зах зээлд асар их хөрөнгө байршуулсан байсан. Хэрвээ Японы төв банк хүүгээ өсгөж дотоодд нь мөнгөө хадгалах нь ашигтай болж эхлэвэл гадаадад байгаа тэрхүү их хөрөнгө эх орон руугаа буцаж татагдах болно. Дэлхийн 5 дахь том эдийн засагт тооцогддог Японы энэхүү хөрөнгийн урсгал нь олон улсын санхүүгийн зах зээл томоохон савлгаа үүсгэж магадгүй тул шинжээчид анхааралтай ажиглаж байна. Харин Япон улстай эдийн засаг худалдааны нэгэн ойр харилцаатай Монгол улсын хувьд йений ханш чангарснаар цаашид Японоос импортлох автомашин, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний өртөг өсөх магадлалтай байна.